малчтын хувьд бол нийгэм улс орны хөгжилтэй бол бодиттой хувь нэмэр оруулдаг хүмүүс. Хөдөлмөрийн насны нийт хүн амын чинь 28% нь бол яг малчид байж байдаг. За малчид зөвхөн ажлын байр, за мал хувьдаа гарцсан одоо өмчлөгч хувийн өмчтөн гэхээс илүүгээр малчид бол энэ улс орны үндэсний аюулгүй байдал тий энэ уламжлалт эдийн засгийн томоохон салбар энэ секторыг бол авч авдаг ийм нуруундаа авч үрдэг ийм хүмүүс байж байгаа. Нөгөө нэг чухал юм гэх юм бол яалч яахгүй өөрөөсөө хүнсний асуудыг ярьлаа. Энэ Монгол орн бол эрсдээс уур амьсгалтай ийм орны хувьд бол бид нар бол энэ хүйтнийг бол яалтч байхгүй махан идчихэл байж л бид нар бол давж туулж штэ. Тийм болохоор зөв үндэсний стратегийн уламжлалт хүнс гэж байдаг. Аль ч оронд байж байдаг тий. Тэгэхээр зэрэг энэ Монгол орны хувьд бол яг стратегийн уламжлалт хүнс нь бол махан бүтээгдэхүүн байгаад байгаа. Тэгэхээр энэ махан бүтээгдэхүүн аюулгүй байх ёстой. Тэр махан бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа, бэлтгэн нийлүүлж байгаа тэр малчид бол эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой тий. Тэгээ энэ утгаараа бол энэ малчтын бэлчээр усны асуудал, амьдрах орчин, мал нь айдасгүй, хүн нь айдасгүй ийм байж bijил бид нар үндэснээр хүнс аюулгүй баталгаат одоо уламжлалт хүнсээ хэрэглэх ийм нөхцөл бол